Орон төр эрхэмзэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид улсын хурлын гишүүн Норвегийн Алтан хуйгийг ураад байна. Ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Баярлалаа барьсан. Тэгэхээр улсын хурл одоо баялагын сангийн хуулийг сайхан баталсан. Тэгэхээр энэ хууль болвол ер нь одоо баялагын хувьяасаа ард иргэд тэгш хүртэх энэ боломжийг олгож байгаа гэсэн тайлбарыг эрхөөрч намын зүгээс өгч байгаа. Тэгвэл танаа намын үед бас батлагдсан ирээдүйн өв сангийн хуулиас ер нь юугаараа дэвшилтэй гэж та харьцуулж харж байна. Яг баялагын сангийн хуулийг батлаад байгаа нь их буруу биш л дээ. Гэхдээ та нарын урд нь өмнө баталсан 15 онд одоо батлаад тэгээ мөнгө төгрөг нь 30 он хүртэл хинч гар хурж болохгүй гэдэг ингээ баталсан хууль юм байна. Та нар тэрнээс мөнгө авдаг болцсон шүү дээ. За гэдгийг шүүмжлэл хэлсэн. Тэгэхээр ингээд нэг юм хийх гээд нөгөөдхөө цохиж унаагаад байх бол сайн биш. За. Тэгэхээр баялагын сангийн хуулийг батлаад сайжруулад яваа гэж байгаа ч бол зөв. Гэхдээ ирээдүйн өв сан гэж 2030 он хүртэл гар хурж болохгүй, нэгж төгрөг авч болохгүй тэр сангаас нэлээд хэдэн их 80 төгрөг аваад тараацсан байгаа. За. Тэр нэг л би буруу гэсэн. Өнөөдөр бид нар идэж уугаа дуусгах биш. Ирээдүйдээ байгалийн баялагаас үлдээгээд 15 онд яг тэгж ярил хин ерөнхийлөгч хэлбэгд орж үз санаачилсан шүү. Хүнийг бас хийсэн юм хийсэн гэж хэлнэ. За. Болохгүй юм болохгүй гэж хэлнэ. Тэр хүний үед санаачилж ерөнхийлөгчийн зүгээс оруулсан хууль байхгүй юу? Би бол тэр үед бол их зөв зүйтэй хууль орж ирлээ. Хэн бугаанч байсан, ямар засагч байсан 30 он хүртэл жаахан мөнгө хөрөнгөлүүлэх юм байна гэж ингэж бодож ирсэн. Тэгээд цар тахал гинүү одоо улсын төсөв хүндрэлээ гинүү янз бүрийн хилээ тэрлүү халдсан буруу гэж яахгүй юу? Одоо энэ баялагын сангийн одоо хуулийн дагуу тодорхой арга хэмжээнүүд засгийн газрын зүгээс аваад эхэллээ л дээ. Наазах нь гэхэд одоо ачид ихт компани одоо 34%-ийг төрд одоо авах хэрэгтэй байсан хувийг нөхөж авах асуудал яригдж байна. Дээрээс нь магадгүй улсад тэр хувийг одоо буцааж авах гэдэг ийм асуудал давхар яригдаад эхэллээ. Энийг та юу гэж харж байна? Та энэ асуудал дээр чинь бас нэг шүгэл үлээх маягийн асуудал яриад яваад байсан билүү? Шүгэл мөгөл байхгүй л дээ надад. Зүгээр л би болдгоо л гэж хэлдэг. За. Наа чи баг 7-8 жилийн өмнө би энэ Монголын ард түмний нийтийн дундын өмчийг хэдхэн хүн идчихэд байх юм аа энийг болиулж өгөөч л гэдэг юм би олон жил ярьсан. Тэгэхээр саяны баялагын сан дээр нэг сайн байгаа. Бас бүгд муучлаад үүсгээд иж хэрэггүй. Тэр нь тэр төрийн өмчт оногт хувуудыг цуглуулна тэнд. За тэгэхээр манай төрийн өмч яаж өрн таран болж байгааг би жишээ нь Эрдэнэтийн тэр ачт ихтгэл хэлье да одоо сая засаг бол арга хэмжээ авчихсан сайн шүү. Нэг юм ч гэсэн арга хэмжээ авсан. Яасан гэхээр тэр Эрдэнэтийн овоолго гэдэг овоолго хог гэд нэрлэдэг байгаа. Хаягдл биш байхгүй. Зэсийн хөдөр. Одоо Эрдэнэт чинь 100% төрийн өмч болчихоо зү. Төрийн өмч гэдэг нь монголчуудын нийтийн өмч байхгүй юу? Тэр чинь тэр овоолгон дээр нэг үйлдвэр барьж аваад тэндээ би үйлдвэр барьсан хөө энэ юмаа зарах нь миний эрх, олж ирсэн мөнгө авах нь миний эрх болцсон баг. Энийг би 100% одоо зарцуулах эрхгүй. Ядаж одоо 34% чихнаа төрд өгөхтэй байсан л гэж тайлх гэдэг юм тийм. Төрд өгөх ёстой байсан биш. Өөрснөө анх тэрнийг ашиглахдаа бид нар төр хуулийн дагуу шүү дээ. Өгөөд аваад байгаа ч байхгүй. Гэрээ хийгээдсэн юм а да янз. Тий, тэр гэрээ бол 34% нь бол төрсөд байх юм байна. Эрдэнэт үйлдвэртээ өгнө гэ гэрээ хийчихэл орлогынхоо. Тий. Тэгээ дараагаар нь яах вэ? Өгөхгүй яваадсэн юм уу? Үгүй ээ, дахиад захирлаа сольж байгаа л тэр мө гэрээгээ өөрчлөөл 34% ерөөсөө ингээд өгөхгүй ээ. Яагаад тэгэхээр танаа ажлын хэсэг гараад ашиггүй гэж. Гэхдээ 100 сая доллар жилдээ болж байгаа тийм үйлдвэр ашиггүй байна гэж одоо хаана байх вэ? Гэхдээ Эрдэнэт үйлдвэр яг тэр технологиг нь оруулж ирэхгүй ашиглахгүй ингээл одоо он удаан жил хадгалаад байсан учраас хувийн хвшил одоо тодорхой алхам хийсэн юм байна. Тэгэхээр энэ дээр нь бас хувийн хвшлийг шууд одоо бас ингээд булааж авах нь бас зах зээлийн нийгэмд шиг юм арчсан нийгэмд одоо буруу юм а гэж зарим хүн шүүмжлээд байна. Энэ юм шүү дээ. 95-6 оны үед тэр овоолгон дээр ийм үйлдвэр байгуулад хийж болох юм а гэдэг талигаач утган билгүй үйлдвэрийг байгуулсан. За. Эрдмийн гэдэг үйлдвэр байгаа. Тэгэхээр эн чинь 90 онд анх ашиглалтанд орсон үйлдвэр. Тэр үйлдвэр бол ямар вэ гэхээр жилдээ тэр овоолгоноос
2500 тонн цэвэр зэсийн цэвэр зэс ялгаж авна. Ач дихт бол 10,000 тонн цэвэр зэс ялгаж авна. 4 дахь хийх чадaltaй гоц. Сая ингээд зэс эрдний хөв гэж бас нэг үйлдвэр болсон. Тэгсэн. Тэр бол дахиад 10,000-ыг авна. Ингээд одоо зүгээр Монголын хувьд яаж авах вэ? Тэр эрдэнтийн зэсийн хөдрөн овоолгоноос өнөөдөр бид нар жилдээ 25,000 тонн цэвэр зэс гаргаж авах боломжтой байна. 25,000 тонн цэвэр зэс гэдэг бол Таны 3 үйлдвэрийн хүчин чадлыг нийлүүлж хэлээ. За 25,000 тонн цэвэр зэс гэдэг бол өнөөдөр $10,000 байгаа тонн. Тэгээ бод $250 сая борлуулалт хийх байна. Нэг жилд. Асар их мөнгө байхгүй. Тэр 3 үйлдвэр чинь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө зарсан, тэг үйл ажиллагаа явуулсныхаа зардлыг бас өөртөө авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 25,000 тонн зэсий чинь одоо 34% нь төрд ногдоод бус нь тэр хувийн одоо хөвчлүүд өөртөө авах хэрэгтэй гэж би ойлгох юм. Хэдэр бусдаг гэж бодож байна. Жилдээ 10,000 тонн цэвэр зэс ялгаж авдаг үйлдвэрийн хөрөнгө оруулж иж босгоно да. Тэр нь хэдэр босгох гэж. Тэрнээсээ л байхгүй юу? Тэгээд тэр одоо өсрээд $60 сая болсон. Тэгээд нэг жилдээ 60 сая борлуулалт хий. Борлуулалтаас за бүр хасыг бүр баахан зардал хас. 20 сая хас. 20 саяс гарахгүй л дээ. $40 сая цэвэр ашигтай. 2 жил ажиллахад жил хагас ажиллаад яах вэ? Хөрөнгө оруулалтыг нөхөж чинь. Жил хагасын дотор ер нь өртгөө тийм бизнес ер нь байх уу? Монголд байтугай дэлхийд байхгүй. Тэгээ 34%-ийг өгөхгүй гэдэг нь гийгүүлээд байгаа юм биш ээ. Хуулиараа 34% авах л ёстой. Өгөх л ёстой. Цаана үлдэж байгаа 66% болвол яг ясаарвал тэдний өмч биш байхгүй. Тэр чинь дахиад эрдэнтийн өмч байхгүй. Та чинь нэг юм 34 жилүүдийг тийм хуваарлалтаар нэг юм яриад исэн. Тэр чинь одоо хэрэгжиж эхлэх гээд байгаа юм шиг ийм одоо хэрэгжиж байгаа. Харин засгийн газар маань сая овоо нэг дөрвөн шийдвэр гаргадаг нь 34%-ийг эрдэнэт үйлдвэр буцааж авах ёстой. Нэг алхам. Шийдвэр гаргацсан шүү дээ. Засгийн газар бол манай одоо намын үед л энэ асуудал шийдэгдлээ гэд тайлбар өгөөд яваад байгаа. Та болохоор хэдэн жилийн өмнөөс би ярьсан гэд ингээ яриад биш ээ. Би нэг тэн дээр нэг би анхалж ярьсан тэр мөрн сонирн биш. Эцэст энэ нийтийн баялаг, байгалийн баялагын хулгайч нараас юм авж байгаа л чухал. Аваад тэр улсын сан хөмрөгт орж байгаа. Одоо харин дараа нь би хэлээд байгаа. 34% авчдаг чинь болж байна. Одоо цаана 66 чинь дахиад нэг том сан руу ороод дахиад нэг ингээл хэрэггүй болоод явах үед. Тэгэхээр та нар уг нь тэрнийг 33% Орхон аймагт 33% иргэдэд нь хувьцаалах хэрэгтэй маа. Ингэвэл орон нутагч гэсэн тэнд байгаа баялагийг ашиглуулах сонирхол нь нэмэгдэн. Дээр нь тэнд байгаа хүмүүст тэр байгаа аймаг орон нутаг өсөж хөгжихэд болоод хэрэгтэй маа гэсэн. Тэгэхээр одоо ингээд өнгөрсөн хугацаанд бол одоо стратегийн 16 ордын жагсаалт батлагдсан боловч одоо дундаас нь суулж авсаар хагаад нэг 7 ордол төрийн мэдэлд үлдсэн байна гэдэг асуудал яригдж байна. Тэгвэл одоо засгийн газар сая одоо ингээд баялагын сангийн хуулиараа дамжуулаад ер нь стратегийн ордуудаа ингээд буцааж авах асуудал юм уу? Эсвэл одоо 34%-аар ноогдох нөхөн төлбөрөөр буцааж авах асуудал яригдаад байна. Энийг юу гэж харж байна та? Буцааж аваад ахтаач явах. Зүгээр л би түрүү хэлчихлээ шүү дээ. 34% нь хуулиараа эрдэнэтэд очих ёстой юмыг л хулгайлалцж байгаа шүү дээ. Тэрний шиг дахиад нэг жишээ хэлчих үү. Манай засгийн газрын үед цагаан суурга орд би өөрөө ерөнхий сайд багт очиж үзээд энийг ашиглах зүй тэд нар ашиглаа явж байгаа шүү дээ. Мак. Зөв зүйтэй гэж байгаа. Тэгээд дараах нь манай засгийн газар дээр энэ асуудал орж ирсэн. Дахиад 34% яах вэ гэж. Одоо манай мууж шиг тогтчих шүү дээ. 34%-ийг бид нар эзэмшсэн чинь өрөнд ороод байх юм аа оюу толгой дээр. Тэгэхээр энэ цагаан суурга дээр бас өрөнд орох юм биш байгаа гэж нэг нөхөр болгоомжлсон. Тэгэхээр би тийм юм байхгүй хуулиараа бол 34% төр эзэмшнэ. Үнтэй эзэмшээд байгаа асуудал яригадаад байсан. Тэгэхээр үнэгүй эзэмших ёстой гэж биш үнэгүй биш. Ер нь хөрөнгө оруулалтаа угаагаад авнаас тэр төрлийн хангалттай шиг гарч байгаа байхгүй. Гэдэг асуудлаар би оруулсан. Тэгсэн яасан юм? Улсын хурал дээр 34% нал болоод 0 болсон. 100% мак явуулсан байхгүй. Одоо түрүү асуудал шүү дээ. Яагаад хувийн өмчийг дээрэмдэж авах гэж хувийн өмчийг дээрэмдэж авсан биш тэр чинь
улсын өмч нийтийн өмчийг дээрэндээ авцсан биз дээ. Хүмүүс ерөөс тэр талаас нь ярихгүй. Тэгэл тэнд үйлдвэр босгоцсон гэхэлэр базараа 8-аар юм хийчиж одоо энэ алтан юм уу магадгүй нь одоо ерөнхий сайдаа бас тэгдэг үз. Энэ хоёрд мэрдэн тэр нэг хувийн өмч рүү дайраад байна. Юу өстэй солиордог л биш үү? Тийм байхгүй. Тэр чинь тэд нар чинь нийтийн өмчийг хулгайлаад авцсан байхгүй. Дээрэндээ авцсан байхгүй. Хахуулдаад авцсан байхгүй. Нэгдэх арга зам байгаа ш. Одоо ингээд стратегийн одоо 30 гаруй орд гэж байгаа боловч яг одоо бодит байдал дээр монголчууд зөвхөн Эрдэнэс 5-7-оос л 1072 шиг хувьцаагаар дамжуулж нэг хувь хүртэж байна шүү дээ. Тэгвэл одоо ер нь бол хуулиараа бол нийт стратегийн ордын одоо 10 хүртэлх хувийг бол Монголын ард иргэд хувьцаа байдлаар хүртэж явна гэдэг хууль одоо хүртэл гэжгүй 10-20 жил болж байна тий. Энэ дээр бас дахиад нэг шүмжил хэлчихье. Бас нөгөө нэг сонсож байгаа солиотой гарууд нь дахиад над руу дайрах л байна. За. Хувьцаа эзэмшин гэж хэлээд юм бэлэн мөнгө шилжүүлээд байдгийг зогсоох хэрэгтэй. Одоо би тэр их хурал дээр ингээд оруулсан шүү дээ. 34, 33 гэх тийм ээ. Эний чинь дэмжээгүүлдэ тэгтээ засаг бол ингээд 34 авахаар шийдчихлээ шүү дээ. За. 34. Энэ ард иргэдэд оногдож байгаа 33%-ийг мөнгө шилжүүлэхгүй тэр хүн лөө. За. Манад одоо юу хэрэгтэй байна ард иргэдэд? Бэлэн мөнгнөөс гадна байр орон сууцтай болмоор байна. Эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээ авахтай хөрвөл тэрлүүгээ шилжүүлж болно. Байрны урьдчилгаанд шилжүүлж болно. Хүүхдүүд нь одоо эн чинь төлбөртэй сургалт их бий болчихлоо шүү дээ. Төлбөртэй сургалтандаа шилжүүлж болно. Ийм тохиолдолд тэр миний данс руу орохгүй миний тэнд байж байгаа би энэ компани руу энэ байрны урьдчилгаа худалдаж авах төдийгөө шилжүүлнэ гэх ёстой юм. Сая улан баялагын сангийн үйл яг нэг энэ чиглэл рүү явчлаа л гэж харлаа л даа. Одоо бол сая данс руу ч мөнгө орж байгаа үстэй. Тий. 100 хэд ороод 200 хэд орохоор 400 мянга данс руу орж байгаа. 400 мянга чи өнөөдөр яг амьдрал хэцүү байна л дээ. 400 мянган төгрөг нь бол хоол унданд нь хэрэг болох байх. Ер нь цаашдаа бол миний тэр Эрдэнэтийнхэн зориулж гаргасан 34 буюу тэр хувь чинь тэр хувьд оногдсон мөнгийг бэлнээр авахгүй шүү л гэж байгаа. Энийг би бол нэг ухаантайд бодоод олчихгүй. Энэ ч улс дэлхий хийцэл юм байна. Норвег яаж хөгжөөд тэр их мөнгө хоригдлуулаад тэр мөнгө алж иддэггүй байхгүй юу? Тэр мөнгөнийхөө хүүгээр нь амьдраад иддэг. Хадгалуулаад. Тэгэхээр тэд нар яадаг гэхлээр бас тийм хэрэглээнд өгдөг байхгүй шүү. За. Саяных шиг ингээд заачин. Ийм юм та шилжүүлж болно. Хаашаа шилжүүлэх чинь таны эрх. Тэгтээ та бас ийм юмд л шилжүүлнэ. Тэгээд зөвхөн Эрдэнэс 5-7-оос биш. Цаашдаа одоо ингээд Эрдэнэтчээ бусад томоохон стратегийн ордуудын хувийг одоо хүртмээр байна гэдэг л юм хүлээлт байна л да. Хүртэх ёстой. Тэгтээ саяны миний хэлж байгаа шиг тэр зарцуултыг нь зааж өгөх ёстой. Чиглүүлж өгөх ёстой. Ийм юм зарцуулна. Түүнээс шууд өнөөдөр яах вэ? Өнөөдөр амьдрал хэцүү байгаа учраас би одоо тэнд нэг шүмжилж чадахгүй. Өнөөдөр амьдрал хэцүү 400 мянган төгрөг хаа юм тийм ээ? Тий. Юмны өнөөс ч гэсэн. Тий. Энэ хүнд хэцүү цаг үед бол хаа юм. Ер нь ус хөгжиж гэвэл тэрнийг тэгж өөрчлөх ёстой. Сая тэгээд одоо ингээд ноогдлаа шиг 2 удаа тараалаа. Дээрээс нь 4 сарын 1-ээс одоо тэтгэврийг нэмлээ. Төрийн албаагчдын цалин тодорхой хэмжээгээр нэмлээ. Энэ их одоо мөнгөний нийлүүлэлтээс болоод ер нь энэ үнийн өсөлт бас гараад эхэлчлээ. Энийг ер нь засгийн газар яаж зохицуулах хэрэгтэй байсан бэ? Намаа нэг баахан хараасан шүү дээ. Энэ Алтан гэж нэг тэнийг юм. За. Үн тогтворжуулах хөтөлбөр гэдэг юм гаргалаа гэдэг. Ааха. Ойлгосноо. Тэгсэн. Одоо бид нар ингээ хүмүүст ингээ мөнгөг нь ноогдлаа шиг гинүү цалин нэмлээ гинүү баахлын яриад байгаа юм байна. Тэгэхээр энэнийг үний чинь тогтворжуулаагүй юм уу? Үний өсөлтийг хазаарлахгүйгээр бол уулаасаа дийлдэхгүй. За. Цалин нэмгүүтэл үн дагаал өсдөг байсан шүү дээ. 12 3 оны үед бид нар тэрнийг яаж зохицуулж ийсэн гэхээр ер нь бол та үйлдвэрүүдэд татаас өгөөдсөн шүү дээ. Мах гурилын үйлдвэрүүд лөө одоо эрчим хүчний үйлдвэрлэлтэн тэр татаас өгөөд байсан. Тэрийг хүмүүс ингээд татаас гэж байх гэж оролцсон гэж л хараад байгаа шүү дээ. Харин татаас гэж ойлгоод байгаа. Жишээлх юм бол бид нар ингээд нөгөө иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 17-г 8 болгоод ингэчлэр чинь одоо Монголд амьдрах боломж бүрдэж байгаа байхгүй юу? Тэр үед одоо тооцоогоор бол ийм гарч ийсэн. 2 өрөө айл ипотекийн зээлээр 17% хөөтэй авсан айл сардаа бол 700 орчим мянган төгрөг ипотекийн зээл нь
төлж байгаа хүүндээ. Зээл хөө хэвтэ. А гэтэл энийг 8 болгохоор хэдийг төлөх вэ? 2 дахин багыг төлнө. 350 мянга. Тэр айлд арай ачаа баг тусч байгаа биз? За манай гансхийг аваачаад хэлмэгдүүлээ шоронд хийчдэг нүүрс хөтөлбөр байгаа. Тэгэхээр 1 сая төгрөгөөр өвлийн нүүрс төлөө авдаг байсан айл нүүрс 400 мянган төгрөгөөр авдаг болсон байхгүй юу? Гансхийн хэрэгжүүлсэн хөтөлбөр. Ингэхээр хэдэн төгрөг айлд үлдэж байна? 600 мянган төгрөг үлдэж байна. Ингэж бид нар тэр айлаас гардаг мөнгийг нь багасгах энэ бодлогыг их сайн хэрэгжүүлсэн юм л да. А тэр үн тогтворжуулна гэдэг бол ингэж байгаа юм. Хавар ингээд нөгөө байшин барилга бариад эхлэхээр л гинтхэн хавар болонгууд чинь арматурын өнөөсөө цементийн үнэсчдэг гэсэн тий. За тэгэхээр одоо өөрөө ерөнхий сайд хүн байж. За тэгэхээр яг ард иргэдэд боддог ерөнхий сайд хүн бол хавар цементийн үнэс арматурын үнэс нь яагаад гадаадаас авдаг учраас. Хил дээр хүртэл эдгээр чинь саатуулдаг шүү дээ. Тэгж нөгөө барьж байгаад энд үнийг нөсгөж байгаад оруулсан мянган юм байсан. Тэгэхээр бид нар яасан гэхлээр хомсдол үүсгэж байгаа. Тэр хомсдлыг хавар үүсгэхгүй тулд наана нь арай бага хүүтэй зээлийг чадна гэсэн компаниуд бид нар өгөхгүй шүү дээ. Нөгөө бодлого нь зөв явж байгаа. Арилжааны банкуд өгөөд тэд нар арай бага хүүтэй учраас гаднаас цемент арматурын төмөр авчираад нөөцлсөн баг. Тэгээ хавар үн өслөө хавар ажил эхэллээ үн өсөх гэсэн чинь нөөц зөндөө байдаг. Ингээд энэнийг үн тогтворжуулах хөтөлбөр гэдэг болохоос биш алтуй гэдэг хүн нэг л их мөнгө тараагаал ингээд байхгүй. Тэр шиг арилжааны банк юм. Тэр үн тогтворжуулах хөтөлбөрийг би дараа нь намаа хараагаад байхаар сонссон чинь 99% буцаа төлөгдсөн байдгийг. Тэгээд дотооддоо одоо үйлдвэрлэдэг болъё гэсэн зорилт тавьсан шүү дээ. Харин одоо эндээс стратегийн одоо энэ бүтээгдэхүүн гэдэг утгаараа ер нь гаднаас хараад байх нь Монгол улсын аюулгүй байдал ч гэх юм уу ямар нэгэн эрсдэл дагуулна гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр харин эндээс одоо ингээд дахиад бид нар толгойгоо ажиллуулах хэрэгтэй байхгүй. Нэрээ хавар болохоор цемент арматурын төмөр компаниуд зээлөөд авчирдаг бол нэг л арга. А ер нь урт хугацаанд бид нар эндээ хийдэг байвал яасан. Ингээд энэ асуудлыг гаргаад тавьсан чинь аль хэдийн МАК Монполимет бол цементийн үйлдвэр эхлүүлсэн байсан. Ингээд тэднийг очиж үзээд дэмжсэн. Өөрөөр Чингис Бондоос зээл өгүүлсэн. Тэгтээ манай намынхан тэр үед намайг загнадаг л байсан. Нөгөө намынханд өгчлөө. Ардын намын томчуулдыг мөнгөөр дэмжижлээ. Чингис Бондын мөнгөөр. Бид нар ингээ ярихтаа бол энэ ямар номтой хоёрын цемент биш. Чи Монголд л борлох цемент байхгүй. Гарамжийн цемент биш. Монголд л борлох юм гэдэг агуулгаар бол бодлогоо гаргаж ингэж явсан юм л да. Тэр их буруутаг байх гэж боддог. Гэхдээ одоо сүүлийн үед энэ дотоодын энэ цементийн үйлдвэрийн үн өсөд байгаа учраас одоо гадны импортын цементийн татварыг тэглэж одоо гаднаас хямдхан цемент оруулж ирэх асуудал сая засгийн газар шийдвэр гаргачлаа л да. Энийг та юу гэж харж байна? Энийг би ингээд засгийн газар гэдэг юм уу тэр салбарыг хариуцж байгаа сайд нар аж ахуй нэгжүүдтэйгээ ойлголцохгүй байна гэж харж байгаа. За би яаж ойлголцож ирсэн жишээ хэлж үү. Жишээ нь тэр цементийн үйлдвэрүүд босоогүй ингээд тал нь боссон байсан шүү дээ. Тэгээ очиход бол тэд нөгөө энэ үйлдвэрийг дуусгах зээл Чингис Бондоос авах тухай ярьснаас гадна манай энэ үйлдвэртийг босгоход гаднаас тоног төхөөрөмж орж ирнэ дээ. Тэр мань гайл дээр хэвтэж байна гэсэн. Яаж байгаа та нар аваад ажил хийдэг юм. Тэр өөрийн хөндөр үнэтэй тоног төхөөрөмж. Тэрний гайлын татвар нөөтийн татвар бол мангар их мөнгө болох байхгүй. Тэ манад мөрдөж исэн хуулиар бол чи заавал тэрний төлжөөж оруулах байхгүй. Тэгээ бид нар юу гэдэг шийдвэр гаргаад их хурлд оруулж ирсэн гэхлээр үгүй энэнийг ийм том бүтээн байгуулалтын одоо тоног төхөөрөмж шүү дээ. Энэнийг гайлын татвараас чөлөөлөө. Үгүй. Тэгэхгүй их олон арга байхгүй би нэг үг хэлж амьд хүн аргатай гаргалын галц огтоо наадах чөлөөлнө гэдэг чинь бол бас аймаар их төсвөө нь цоорхоо байсан. За. Тэгэхээр яасан гэхэлэр шууд ингээд тал худалдаж авахт нь гайл нөөт төлдөг шиг авахгүй. За. А чи төлөхтэй одоо мартчихтэй 1 жил билүү 2 жилийн хугацаанд дамнуулаад төлөв. Ачааллыг багасгаад өгчөж байгаа. Тэг хүн босгох гэж яхад үйлдвэр босгох гэж яхад нь татвараар зохиод унгаад чинь шууд. Тэл дуусна.
Кодын нэг цэм төлөвлөр болсон хүмүүс юусэн ярих байлгүй дээ. Худлын юм яриаггүй. Ингээл бие биенээ дэмжилтэй. Одоо арай хийж нэг наан цаны нэг 2 үйлдвэр байна уу? Хөдөлг бас байсан. 3 үйлдвэр болсон. 2.5 сая тонн цемент гадаадаас авдаг байсан. Одоо бол 3 болоо байлгүй. Одоо 3 сая цемент үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгээд энийг нэг ингээд зөгцөөд хоорондоо хилаамаа болцоод ингэчихгүй маа. Гурилын татвар дээр бас сая бас тэглжлээ. Гурилын үйлдвэрүүд үнэ нэмээд үнийн хөөрөгдлийг өсгөөд байна гэсэн л асуудал үүсчлээ. Тэгэхээр би бол тэр асуудал руу нэг ороогүй. Ер нь бол хуучин болвол бас ингээл нэг зохицуулах хийгч оролдож ирсэн. Бодлого гарганд хэрэгжүүлэн хоёрын хооронд бас жаахан тийм зөрчлүүд үүсдэг. Би одоо эднийг яагаад бас хоорондоо маргаад байгаа гэсэн ойлгоогүй. Нэг хоёрт одоо сонгуульд өгөхөд тэгж байгаа юм болов уу гэж бодсон. Ер нь унгасан хойно хавчин нэг үг байдаг шүү дээ. Наадхыгаа ингээд жаахан урдаас ингээд зүг хийлдээ. Тэгэхгүй ингээл гинтхэн сонгуулийн өмнө хаста бүх хэлээр гурил оруулж ирж байгаа юм шиг юм яриа л. Би бол нэг сайн яг нэг төр зүгээр арга байж магадгүй. Ер нь бол бас дахиад тэр аж ахуйн нэгжүүдийг загнах, дарамтлах, нядалж алхаасаа гадна тэднэртээ яаж зохицож явах арга ухаан тэр татварын бодлого ч уян хатан байх юм уу яах юм. Тэгт авдаг юм аавна л да. Тэгт уян хатан байл дээ. Тэгээд энэ татварын бодлого дээр жоохон бас уян хатан биш. Жоохон одоо юу гэдгийг аж ахуйн нэгжүүдэд аль болох дарамтлах ийм л зам руугаа яваад байна уу гэсэн ойлголт байна л да. Тэгээд байна. Ягаад тэгэхээр би 2004 5 онд сангийн сайд хийж ирсэн. Тэр үед бид нар татварын бодлогын татварын хуулийн шинжил хийсэн. Яг энэ философоор хийсэн байхгүй юу? Аж ахуйн нэгжүүдийг дарамтлагдаг биш. Аж ахуйн нэгжүүдийг дэмждэг маягийн татварын хууль гаргая. Тэрнээс хойш эдгээр амар хөөрчилсөн байл. Одоо хамгийн заваа юм хийж байгаа шүү дээ. За. Татварын халав шууд аж ахуйн нэгжийн банкнд байгаа мөнгийг дээрэмдэд авдаг болсон байл. Татвараа тавиад банкнд тэгээд хүний мөнгө хадгалж ирсэн мөртлөө тэр мөнгийг гаргаж өгдөг. Хүний кармаараа шууд гард үрж байгаа юм шүү. Бид нэг л их тийм төр бол ингэн гэд ингээд ойлгож байгаа. Үгүй. Төр бол ойлголцсон, эвлэн урт хугацааны бодлого явуулна, дэмжин. Миний түрүү чи хэлдэг шиг болохгүй 1 жил ингээдгээ та нар минь 2 жил ингээдгээ ингэж явдаг, явах ёстой байхгүй. Одоо дахиад нэг зөвлө хэлчих. Одоо манай дотоод жоох юм үйлдвэрлэж байгаа компаниуд надад гомдол мэдүүлж илээ. За. Жоох юм бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлгүүрийн лангуун дээр тавина шүү дээ. Тэнгүүт нь шууд нөөт бичээд нөөтөө өрөөсгөж байгаа. Тий. Энийг сонирхож байгаа ширхэгч их хурлын гишүүн сайд алах. Борлуулахаас нь өмнө шахуул татвар авдаг шүү. Гэхдээ борлуулаад ашиг олсныхан дараа ашигаас нь татвар авдаг энэ дүрмтэй идэг үсттэй ерөн зүгээр. Тэгээд яхаа манайх чинь дахиад ингэдэм би тэг яа тэгээд идэг юм бол хүн чинь ингээд танаа дэлгүүрийн лангуун дээр бид нар юма тавилаа. Энийг борлоогүй багт нөөт бичээд нөөтөө өрөөсгөж яаж байгаа энэ чинь борлохоор нь нөөтөд төлөх хэрэгтэй шүү дээ. Харин тийм. Сүлжээ дэлгүүрүүд чинь бас монопол юм байл. Ойлгосон. Тэгэхээр энд хэн оролцох ёстой вэ гэхээр ийм бизнес эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгж дунд аж ахуйн нэгж зовлон жаргалыг ойлгож ярилцаж зөв гаргалгаа гаргаж өгөх хэрэгтэй. Энэ их хурл чинь нэг баахан санал аваа үст иргэдээс. Нөөтийн буцаа ололтыг нэмэгдүүлээ. Тэгсэн үү? Тэгсэн шүү дээ. 100 мянган иргэн саналаа өгсөн шүү дээ. Нөөтийн буцаа олголтыг ядаж нэг 2% биш тэрийг ядаж нэг 5% болох боломжтой иргэд дэмжил санал өгсөн. Тэгсэн хичнээн иргэн санал өгсөн. 100 гаруй мянга болцсон шүү дээ. Болцсон. Тэгээд буцаа олголт нь 5 болсон юм уу? Харин хуулиа өөрчлөхгүй л хойшлуулад ахын одоо сонгуул өнгөрчихгүй. Тэгэхээр би бол илүү прагматик амьдралын практикийн юм ярьж байна. Бидний үед 2% урамшуул болгосон юм. Манай үед эхэлсэн. Цаашдаа яаж нэмийг. Тэгээд цаашаага ингээд буцаагаад өгдөг урамшууллаа нэмэгдүүлээ гэсэн. Би тэг их хурл дээр сая энэ чинь 2 гар өргөл дэмц. Та нар ёстой хүй хэн эхэллээ занд шатар их хурлын дараа гэсэн баг. Нөгөө ёстой мундаг юм хийж гэсэн. Хөө нөгөө нөхөр нь харин 100 гаруй мянган хүн дэмжиж байхад хуулийг өөрчлөхгүй хайцсан шүү дээ. Гэхдээ одоо тэгээд чуулган завсарлахаас өмнө өөрчлөх байх гэсэн хүлээлт байна л та тий. Итгэхгүй. Одоо тэр энэ чи 10 хэдэн хүний бодлого гэж байхгүй юм байлээ. Үгс үг 10 хэдэн хүний бодлого. 60 хэдэн хүний бодлого л бүх юм хийж байгаа чинь. Ааха. Яг танаа намд ихтэй өнгөрсөн 4 жилд бол за бараг 8 жилд
ер нь хангалттай сөрөг хүчин байж чадсангүй дотроо толгилцоод учраа олохгүй ер нь бүлэг дотор ч гэсэн ойлголцохгүй яваад гисэн шүү дээ. Энэ ер нь танаа намд ч гэсэн учир байна. За яг би бас тиймээс бас байж магадгүй тодорхой хэмжээгээр. А тэгтэл би ч одоо 4 дэх хурал сууж байгаа хүн. Тий. Тэгэхээр ингэдэг юм байна мөхтөө тооны харьцаа бас их чухал байд юм байна. За ачсан нам олон нийтийн санаа сэтгэлд хүртэл мундаг сөрөг үзэж чадахгүй байж магадгүй. Гэхдээ тоо бас их нөлөөтэй юм байл. Ядаж нэг 20 хэд 30 хэд байсан бол бас л чардгар юм болох байсан. Намайг ерөнхий сайд байхад ардын нам 25 6 жил базар амар л байсан шүү дээ. Тий. Ерөөсөө хэлүүлдэггүй. Тэгээд хүчний харьцаа их тэнцвэртэй шахуу байсан учраас нэлийн ширүүн маргаан өрнөдөг байсан. Тэр их буруу биш байхгүй юу? Гэтэ одоо ч гэсэн чамдахаар чанга атга гэчээр 11 гишүүн гэдэг бол хангалттай шүү дээ. Тэгэхээр 11 гишүүн ядаж хоорондоо эвдээ найртай асуудлаа гаргаж тавьдаг. Тухайн төсөв дээр ингээд зарчмын зөв шаардлага тавьж сануулдаг хүчтэй сөрөг хүчин байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл та нар ч хоорондоо 2 3 хуваагдаад байдаг. Учир олохгүй байсан шүү дээ. Тэгээд тэр ачсан нам руу бурууг наагаад өнгөрөхгүй. Гэхдээ 60 хэд чинь бол амар том хариуцлага хүлээн шүү. Ер нь бол. Одоо 8 жилд амьдрал яаж за сайжрах гэдэг юу ерөөс хэрэгжилж болохгүй. Амьдрал яаж уруудсан. Одоо би яриад яах юм. Одоо иргэдээс очиад асуухгүй. Би одоо аж ахуй эрхлэлээ гэхэд хэдэн хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байгаа. Тэр нийгмийн даатгалын шимтгэлийн яагаад нэмээд яагаад манай аж ахуй нэгдэл дарамт учруулад байгаа юм гээд мянган л асуудал. Энийг л ярих хэрэгтэй шээ. Бас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой гэдээ бас нэг 100 мянган хүн гар үсэг цуглуулсан байсан. Тэгэхээр одоо энэ хуулийг ч гэсэн өөрчлөх шаардлага үүсчихэд л байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд шударгас гэж энийг хэлдэг. 100 мянган хүн үнэхээр одоо дэмжигдсэн бол үнэхээр хуулийн өөрчлөх ёстой бол өөрчлөх ёстой шүү. Гэтэл өөрчлөх хэсэг нь даргын үзмжээр шийдэгдэж байгаа тохиолдолд ч тэгэл 100 мянга байна уу хэдэн мянга байна уу дэмжиж нэмэргүй байгаа үстэй. Тэгвэл өөрсөндөө хэрэгтэй гэдэг юм уу таалагдсан юм бол 100 мянга айгуул бол хүрээг өсч хийчих шүү дээ. Сая одоогийн малчтыг дэмжих зорилгоор 5 их найт төгрөгийн зээл олгох хууль баталчлаа л да. Тэгэхээр ингээд болоод байгаа юм бол бас энэ нийгмийн даатгал шимтгэл гэдэг юм уу нөт төр ч гэсэн бас ингээд бууруулчих боломж бол байна л гэж харагдаад. Хэн тэр сонгуульд өгсөн юм шүү. Би бол тэгж харж байгаа. Би жаахан харамсаж байгаа. Гэхдээ ингээл 12 онд бол яг үнэхээр бараг 2 тэрбум гаруй долларын өртөл байсан байхгүй. Би тэг ерөнхий сайд болж гарч ирчээл баах өөр хүлээж авлаа. Одоо өглөө хатлаа. Одоо ингээд дууслаа гэж яриаггүй. Тэр нь ямар өргөж сая 500 мянган төгрөг тараас өгсөн шүү дээ. Тий. Тэрний чи хаанаас өгсөн? Өөрөө мөнгөгүй байж та манайх. Оюу толгоогоос 250 сая доллар авсан юм, Чалкогоос 350 сая доллар авсан, Монгол банкнаас зээл авсан. Тэгээд тарааж чадахгүйгээр л 12 оны сонгуульд дуусгасан шүү дээ. Бид нэр тэр их хөр зээлтэй үед одоо Чалкогийн чинь өөрийг яаж төлнө гэж солиорч олон нийтэд чарлахгүйгээр Чингис Монд босгож ирээд 1.5 тэрбум Америк доллараар бид нэр нүдэнд чинь үзэгдэж гарт чинь баригдах бүх юм хийсэн шүү дээ. Одоо тэрнээс хойш 4.5 тэрбум Америк долларууд Чингис Мондоос 3 дахин их мөнгө авцсан байхгүй гадаадаас зээл. За. Тэр хаана вэ? Юу хийсэн гэх гээд байна вэ? Юу хийсэн? Би нэг мэтгэлцгээгүй зүгээр л ингээл жаахан шодрог байлтай, жаахан ил тод байлтай, үний юм ярилтай. Худлаа юм чинь ингээд сонгуулийн дараа илэрхэл байхгүй. Одоо би энэ юуг бас жаахан гайхаад байна. Надад яг тоон байхгүй. Эдгээр зарим юм нууц болгоц учраас би мэдэхгүй байна. Тэгэхээр 5 долгоо шүү дээ. За. 5 долгооны хүн 400 мянган хуваарлцлаа шүү дээ. Тий. Гэтэл эн чинь өөрөө маш их олон оптик гэрээтэй. Өөрөөр хэлбэл оптик гэрээ гэдэг чинь би чамаас өнөөдөр өгшөө мөнгө ч аваад юм хийчих. Нүүрсээрээ төлнө гэж төлж амжаагүй байгаа өөр их байгаа шүү дээ. Тэгэхээр өртөө компани бас энэ тараацсан биш байгаа гэж бас бодлоо. Хүүхдийн баярын амтд бэлгийн хөдөлთა оргил сүнжээ дэлгүүрийн бүх салбарт эхэллээ. Ариг банк 100 сая төгрөгийн эзэн тодруулах хадгаламжийн урамшуулт айна дахин зарлалаа. Ариг банк. Tim bar
хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гаран дээр ням бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нянгуудтай тэмцэцгээе. Safeguard Чингис савнгаа шахаж аваад гараа сайдруулж өтгөө хөөсрүүлээд тэдгээр ням бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо Safeguard том савлгаатай боллоо. Ням бактери эсрэг 195 угаалт. Үр минь хамгийн гоё үнэртэй, бас өхөөрдөм. Үндэс минь инээх, цангинсан дуу. ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж. Зулцэг минь хамгийн биггүй, бас хамгийн их эрч хүчтэй. Тэдний минь инээд хамгийн үнэн. Бүгдийг хайрладаг харин хамгийн агуу. Үрсийн минь зүрх хамгийн хүчтэй. Тээж явах хүсэл нь хамгийн гэгэн. Тэдний зориг бүхнээс том. Дэлхийг атгах хязгааргүй мөрөөдөлтэй. Мөрөөдөлд хөтлөх МАМУ хүүхдийн хадгаламж. Худалдаа хөгжлийн банк. KFC онлайн захиалга. Миний туршид нэгдвэл нь чиний удаагийн сахлын утгаар 12 үеийн туршид хус чадна гэж бодож байна уу? Миний хэн сахлын утга тийм удаан тэснэ гэдэг хэрэгэлцэж байна. Гэхдээ Blue 3 чадна. Үүнийг баталцгаая. Lazisbeck Blue 3-ийн төсвөртэй сайн чанарын утгыг 12 удаа хэрэглэж үзсэн байна. Энэ үү аль эсвэл энэ үү? Идэж Blue 3. Шин Gillette Blue 3-ыг хэрэглээд үзээрэй. Gillette чанар бол шилдэг хэмнэл. Одоо Alpengold шоколадны хэсэг бүрт илүү их какаотой боллоо. Сайжруулсан жоо. Alpengold илүү их шоколадны амттай. Oreo Pac-Man төрдөг байшин тогтож үнэт билгнүүд хожоорой. KFC онлайн захиалга. Эрүүл үстэй байх нь тансаглал, Pantene-тэй байхад тансаглал биш ээ. Pantene үсний бүтэц бэхжүүлэн хамгаалах технологи түүний прови витамин болон антиоксидант найрлага нь үсний бүтэцийг хамгаална. Таны үс 100 хүртэлх хувиар илүү батлах бөгөөд эрүүл харагдана. Pantene нөхөн сэргээх бэхжүүлэх сургалтын хамт тансаг зэрлэн үс арчилгаа таны гэрт ирлээ. Milka илүү зөөлөн боллоо. Шоколад бүрт илүү их Alpine нурууны сүүн нэмэв. Milka энхри зөөлөн тусмаа амттай. Чихэн чин намтай яг л BBQ намайг амтлаадус baby you чи юу гэж бодож байна сайн гэсэн болгоно надад тортолгоор дахашины кэн гартаа овистар барих шалтгаан энэ бол ихлэл зүгээр амталгаа. Ариг банк 100 сая төгрөгийн эзэн тодруулах хадгаламжийн урамшуул тайна дахин зарлаа. Ариг банк. Хүүхдийн баярын амтд бэлгийн хөдөлთა оргил сүнжээ дэлгүүрийн бүх салбарт эхэллээ. Гэхдээ засгийн газар чинь 5 толгой одоо маш их ашигтай ажилласан учраас тэр ашигаас нь өгч байгаа маа. Гэхдээ өнгөрсөн 2 жил тарааж амжаагүй одоо нийлүүлээд бөөндөд өгч чинь гэсэн тайлбар өгсөн шүү дээ. Би одоо тэгээд ингээ бүх юм ингээд өөр ингээд ухаж үзэл тоомоо нэхэл ингээд ханаад чам тийм төвхтэй. Би тэгэл би зүгээр таамаглал хэлж байна. Зүгээр ингээд цээж тооцоогоор бодоход бол тэднийх бол алдагтал та. Гэхдээ гадагшаага 60 сая тонн нүүрс гаргаж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр тэгээ биелжээр зарж байгаа тохиолдол бол ашигтай л байна гэж хараад байгаа шин. Энэ төмөр замуудын мөнгө нь хаанаас гарсан юм? Ааха. Ойлгосноо. Одоо тэр нефтийн хийн хоолой мөнгө хаанаас гарч байгаа? За. Өөр мөнгө хоосноос бий болдгоо байхгүй. Энэ манай физикт чинь энерги хадгалагдах хууль гэж юм байдаг. Би чинь их сургуульд 10 жил физик физик орж ирсэн хүн за. За тэгээ би сангийн сайд хийж ирсэн хүн. Тэр биш би өөрийнхөө ингэ цээж тооцоогоор үзэхэд бол энэ бол алдагдaltaй байгаа. Ааха. Тий. Тэгэхээр засгийн газар худлаа яриад байна л гэх гээд байна. Үгүй яах одоо тэгээд сонгуульд өгч байгаа учраас мөнгө тараачлаа гэж харж байна. Би дараагийн тоонууд бүгд илүү болох байлгүй. Тэгэхээр ер нь ингэж явдаг чинь их муу л гэж хэлээд байхгүй. Ер нь бол нэг жаахан юм Монголд мөнгө төгрөг элдв янзын юмнаас гадна Монголоо гэж бодсон, ард иргэдээ гэж бодсон, хүмүүсийн ахуй амжиргаа гэж бодсон тийм сэтгэл зүрх хэрэгтэй байна. Би жаахан тийм арманч маягийн нэрчээ да.
Тэгэхгүйгээр явахгүй. Өөрөглөж мөнгө байхгүй, төсөв байхгүй тэгээ уйлсан. Тэгэл дандаа хулгаад ирэмнэ өөрөөс. Хэл ахвал авилгаар манайх 30 хэдэн байр хурцсан байл шүү дээ. Хурцсан гэдэг чинь ер нь толгоос өгч байгаа юм шүү дээ. Хэвлэлийн эрхчлөө. Тий. 50 хэд байсан 100 хэд орсон байл шүү дээ. Тий. Өөрөө хүний амнаас суугаад байхын дааны амыг барьсан юм шүү. Энэ чинь амны хэлбэлүү. Одоо сонгуульд өгсөн өдөр бол хүний амны ээжэлгээд ахыг. Яг үнэ хэрэгтэй амч бодсон байх. Энийг алтан хэлэг байх. Дэлхийн ингэж судлаад гаргадаг байх. Яг бодиттой шүүмжлэл хэлэх эрхчлөлтөөгөө байгаа л гэж найдаад байгаа шүү дээ. Ямар нэг хин нэг гүтгэхгүй доромжлохгүй бодиттой шүүмжлэл хэлжээвэл тэгээд гайгүй л байх гэж бодоод байгаа шүү дээ. За мэдгүй би бол дандаа факттай, баримттай, нотлоотой юм ярьдаг. Би бол худлаа ярих уулаасаа дургу. Манай физик математикт уулаасаа худлаа ярьдаг юм байдгүй. Тоо бол худлаа ярьдгүй. Худлаа ярьдаг. Гэхдээ тоог чинь бас яаж гаргаж хэлэхээс шалтгаалаад идэх юм биш шүү. Тэрний хөрөл атраас асуу. Тэр тоог хэн бодож байгаагаас хамаарат юм шүү. Бодож байгаа биш. Гарч ирсэн юм яаж тайлбарлахаас их хамаардаг. За. Тоо нь бол нэг л гардаг байх. За одоо жишээлх юм бол хоёул ингэ бодъё да. Ёстой гоё тоо ярьлаа. 16 оны сонгуулиар Монгол улсын нийт төр байна шүү дээ. Нийт төрийг нэг хүнд хуваасан чинь 15 сая төгрөг гарсан юм байлээ. Энэ ардын намынх. Тэгээд төрж байгаа хүүхэд бүхэн 15 сая төгрөг өртөөгөө яснаа да. Одоо өнөөдөр хэд болсон тэр? 30 хэдэн сая гэлөө. 35 сая. Харин тий. Юу л хөдөлгөөнгөө тоол ярьж байна. Яагаад гэвэл шууд 2 дахин үрчилсэн биш. 34 төгрөг тэрбум Америк долларын өртөө болсон. Манай өөр өсөөд. Тэрнийг 3.3 сая хүндээ хуваахаар ойролцоогоор $10,000 гарч байгаа. $10,000 гэдэг чинь өөрөө $1,000 чинь 3.5 сая төгрөг. Тий. $10,000 чинь 35 сая төгрөг. Гэхдээ би хэлсэн шүү дээ. За одоо энэ намайг худлаа хийж ингэ надтай маргуулдах юм бол гараад ир. Энэ улсын үрээ чинь 12.13 тэрбум доллар нь зөвхөн оюут толгойд хамааралтай өөр байгаа даа. Үнэн. Яг үнэн. Оюут толгойч хүм ажилд ороод одоо Монгол улс мандан бадарч байна. Тэгвэл ягаад манай гадаад өөр тэдний төлөх ёстой 10 хэдэн 12 3 тэрбум Америк доллар болж байна. Харин тийм. Ашигтай юм бол бид нар ягаад өрөнд ороод байгаа. Харин тийм. Ягаад ногд ашиг хизээ өртөх нь тодорхойгүй байгаа. Тэрний чинь ч бол бүр завхруулсан шүү дээ. Өөр хоошоо шидсэн. Тий. Хөрөнгө оруулалтаа нэмэл, хөрөнгө оруулалт нэмэлэхээр манай авдаг ашиг чинь оноос онд хоошоо шидэгдэж байгаа. 2036 онд Монгол улс ногд ашиг авч эхлэх сураг сонсогдсон шүү. За тэр бол чихэр долоолгож ийн гэсэн үг. Цонхны цаанаас, шилний цаанаас. Бас бүрхэг хугацаа юу? Гэхдээ одоо энэ өрчи ихсээд байгаа үстэй. Одоо ингээд хүний тий нөгөө одоо оюутлогоо компани зүгээс жишээлбэл Монгол улс ногд ашиг хүртнэ гэх юм бол эхний ээлжинд олон улсын банк санхугаас босгосон 16 тэрбум долларыг Монгол улс хамт төлөлцөж байж ногд ашиг авна гэсэн юм ярьсан сураг байсан тий. Ер нь намайг ерөнхий сайд багт наадах чи ярьсан шүү дээ. Энэ олон улсын банк санхугаас нэлээд олон тэрбумын зээл аваад одоо гүний уурхайг ажилуулмаар байна гэж. Тэгсэн. Тэгээ бид нар тэн дээр жаахан тэнэглэсэн. Тэр маань олон хүний бас дургу хөргсөн. Тэгээд огцруулж аваад дараагаар нь Дубан гэрээ гэдэг чинь хөрөнгө оруулалтын 2 тэрбумыг зөвшөөрөөд тэгээд тэр гадаадын олон банк санхүүгийн байгууллагаас зээл авч гүний уурхайг эхлүүлэхийг дэмжсэн байхгүй. Харин тэгэхээр одоо энийг бид нэг зогсоочмаар байгаа байхгүй. Одоо энэ Дубан гэрээг чинь хүчингүй болгочлоо шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг хонглын үзүүрт гэрэл харагдах байлгүй дээ юм ч дээ. Хүчингүй болгосон л гэдгийг. За. Тэгвэл тэгээ яагаад өөрөөсөө байгаа. За одоо өөрөө хашаа туршлагатаа сэтгүүлч би нэг юм хүсчмээр байна. Яг энэ оюут толгойг үнэхээр мундаг ашигтай ажиллаад байгаа гэж байгаа хүмүүсээс нэг нь авчираад саяныхаа юмны учрыг олоотгаач. Яагаад тэгээд манай өөр нь 12 3 тэрбум Америк доллар болчихдаг юм бэ гэдээ асууж байгаа. Тэгээд тайлбарыг сонсож байгаа. Та өнөөдөр оюун эрдэнэ оронд ерөнхий сайд байсан бол ард иргэдийнхээ амжиргааг сайжруулах тал дээр ямар алхам хийх ёстой байсан? Гэхдээ яг одоо тэгээд нөгөө би байсан бол тэгээд далаад өгнө гэж хэлэх чих онцгүй. За. Ер нь бол би хэллээ шүү дээ. Ерөнхий сайд хүн бас эдийн засгийн бодлон дээр бол сайн чадвартай хүмүүсийг авч ажиллуулаад зөв бодлого явуулах хэрэгтэй. Ер нь эцэст бид нар ингээд оюутан байна уу хэн байна уу хамаа байхгүй ард түмний ах хамжаагаас дийшилж явах хэрэгтэй байхгүй. Би хэллээ шүү дээ.
Эдийн засаг өсөөлэн. Тий. Төсөв томроолын. Гүти эдийн засгийн өсөд харин энэ нэг юмных нь эдийн засаг өсөд байгаа биш байхгүй. Яг үүндээ бол манай түүхийн үн өсцөл байхгүй. Тэгэнгүүт нь эдийн засаг гэдэг байгаа. Гэхдээ хамаалал юу ч гэж нэрлсэн өссөн. Тэгээд хүндээ наалддгүй эдийн засгийн өсөлтөөр бид нар яадаг юм. Тэр намайг ажил авахд тэгсэн шүү дээ. 17% өсөлттэй байсан эдийн засаг өглөө хэдэн төгрөгийн өр үлдээс нь ерөөс ярихгүй. Тэр ягаад тийм өндөр эдийн засгийн өсөлт харагдсан гэхээр оюу толгой нөгөө бүх тоног төгөөрөмж орж ирэл. Тэр нь гайлын татвар өсгөл манай орлого жахан нэмэгдээл. Төрөлсөөр эдийн засаг өссөн болж харагдсан л байна. Ийм юмар бид нар амьдраад баймааргүй л байгаа юм да. Иргэдэд наалдуулах талаас нь тодорхой арга хэмжээ алхам хийхгүй л байх шиг харагдаад байна л да. Хэмэт би түрүүн жишээнүүд хэлж шít. Ипотекийн зээлийн хөг ингэж буулвал иргэдэд наалдна. Нүүснийх нь үн буурвал долоон бодлын долж ямэд хэрэгтэй. Тийм ээ? Тэр арматур тэднийг үрдэн бэлтжүүл гэлээ. Хавар үний өсөлтөнд нь өнөөсөл багуулна. Татварын бууруулвал тий. Сая одоо нэр дэвшүүлэлт юу болов одоо бараг нэг тийм зодоо нүдэн болов уу юу болов вэ? Намайг жахан таарах гэхээр л их дуртаа суугаад ах юм. Таач одоо УБХ дээр очиод тэр зодоонд нэр оролцсон юм шиг зү. Нэг зодолтод ах байхгүй л ер нь зүгээр намын дарга хийх мэх ерөнхий сайд хийх чинь амар ажил биш шүү дээ. Бас би бол заримдаа тэгж бодоод бас их дуурдаггүй юм. Тэгтээ та зовлонгийн намсан. Тий, тэгтээ жаахан ингээд юмаа зохион байгуулалттай хамгийн гол нь зарчимтай. Зарчимгүй бол тэгэл бантан болдог байхгүй. Тэгэл хүмүүс гомдоол. Гүн мөнгөтүүлэг болохоор ингэж алтуу юу болохоор тэгчлээгээд эхлүүл тэг. Энэ чинь зарчимгүй гэсэн үг. Би арчсан намын дараа 6 жил ажилласан шүү дээ. Тэгсэн. Тий, тэр чинь тэр үе тэр фракцуудынхаа зодооныг яаж та зохицуулсан юм? Чамд байгаа хувийн сонирхлоос илүү чи зохицуулах ажиллагаа хийх хэрэгтэй. Ойлголцуулах. Тэгж л явдгийг. Түүнээс биш би дараагаар би номер 1 та нар юу юм гэж ингэж харьцуул тэгэл явдггүй. Аль альнийг ойлголцоод тэнд чинь бас зандаа сөргөлдөд байгаа юм байхгүй манай намд бол. Манай нам бол бас ийм эрүүл саруул шүү. Нэг командор хөдөлдөггүй бас өөр санаа моно хэлдэг. Тэрний ганцхан сонсдог, зохицуулдаг тийм чадвар хэрэгтэй. Арчс намын жагсаалт, ардын намын жагсаалтыг та ингээ харьцуулаад харахад ер нь аль нь чансаатай байна гэж харж байна. Одоо хэлэхэд хэцүү шүү дээ. Юугаар нь бид тэдний чансааг нь үнэлэх юм. Одоо амар мундаг гадаадд төгссөн хүн байна. Хэл устай, мундаг инженер. Тэр хүн яг юу хийх, их хурлд орж ирээд инженерийн ажил хийх юм уу? За би ингээд өөрөө их сургуулийн багш байсан учраас асуултын нэмдэг тавьж байгаа. Гэхдээ бодлого тодорхойлоход тийм хүмүүс чинь бас хэрэгтэй юм шүү. Хэцүү л дээ. Их хурл бол хууль тогтоодог. Бодлого тодорхойлдог. Тий. Тэгэхээр ингээд одоо ингээд хүмүүс бас надаас асуув. Танай намын жагсаалт нэг юм болоод энэ намын таны юугаар ингээд хэнийг мэдэхгүй. Тэгэл арчсан намынхаа муу байж таарал гэж бодож байгаа. Тийм байхгүй. Тэгээ танаа намын зарим нэр дэвшигч чинь өөрсдөө нэрээ татаад бүр намаасаа гараад эхэллээ шүү дээ. Чи юу болоод байна? Та энэ юу гэж харж байна намын дарга гэсэн. Би ямар одоо намын дарга биш. Би ямар тэр сонгон шалгаруул хороонд нь байдаг биш, тийм ээ? Улс төрийн зүйлд нь байдаг биш. Бодвол тэр яваараа бас л зовлон жаргалтай юмнуудаа яриад тэгээд шийдэж байгаа байх. Намайг харин өөрөө бие дааж дэвшсэн гэдэг нь тийм байхгүй. Намайг намгүй болгож улс төрөөс арчих гэж оролдсон байхгүй. Тэгсэн харин эднэтийн иргэд намайг дэмжиж байгаа. Одоо эрх хэрэгч нам одоо энэ сонгуулийн өмнө зоргийн иргэн асуудлыг нэлээд онцолж гаргаж ирж байна л да. Энийг та юу гэж харж байна? Би яг 96-аас 2000 онд их хурлын гишүүн байсан. Талигаас зориг бид нар нэг ийм засгийн газрын гишүүд байсан. Тийм баха. Бүр нэг. Би хөдөөж хуулдрын сайд, зориг дэвтгцээ сайд байсан. Тэгээд тэр хэрэг явдал болоод наан цаана гэл ингэсэн цагдаагийн дарга мөрөн гэж хүн байсан байхгүй. Би бол тэр үед нөгөө шинэ ков мэдхгүй л байхгүй. Хаанаас хинж тавьсан. Тэгсэн тэр хүн 2000 оны сонгуульд ардын намаас нэр дэвшээл энэ арчлахын байгаа цагт илэрхгүй. Манай нам гарч ирээд илрүүлнэ л гэж хэлсэн. Би тэрнийг бол маш сайн санаж байгаа. Дээр нь тэр бичлэгэж байгаа. Тэгээ илэрсэн юм уу? Би тэгэхээр энийг илрүүлэхин зүйтэй гэдэг дээр би 100% санал нэг. Тэгвэл энийг сонгуулийн өмнө тоглоом болгоно гэдэг бол
Энэ бол бас арай хэтэр хэрээс хэтэрнэ. Та нэг засгийн газарт байсан гэж шүү дээ. Тэгээд тухайн үед одоо зориг агсныг ерөнхий сайд болохгүй гэсэн ийм яриа яваагүй гэл ингээд маргаадах юм одоо хин үнийг хэлээд байна ч гэдэг. Албан ёсоор ийм өчртэй байлээ шүү дээ. Би тэр нөгөө ардсан улсын хөгжлийн бүлгийн гишүүн байхгүй юу? Албан ёсоор бүлэг дээр бол яригдаагүй. Урд өдөр нь бол тэдний фракц гэж нэрлээд байгаа нь хэдэн хүн. Зоригийн фракц гэдэг. Тэдний хүрээнд бол яригдсан юм байл. Тийм ялгаатай юм байна. Нам дотор яригдаагүй. Засаг дотор яригдаагүй. Засаг биш. Нөгөө бүлэг байхгүй их хурлын бүлэг дээр. Хурлын бүлэг дээр бол яригдаагүй. Тэдний фракц бол яриад ерөнхийдөө бол болох юм байна гэж тэр өдөр ярьсан байгаа. Гэтэ энэ зөвхөн нэг фракцийн хүрээнд яригдсан бусад фракцуудаа мэддэггүй гэж хэлдэг. Маргааш л ярих хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд тэр фракц нь дээшгээ ерөнхийлөгчд мэдэгдсэн байсан гэсэн. Тэгсэн байлаа. Одоо тэр манай тэр үеийн хүмүүсийн яриаг би илтэр сонсоход тэгсэн байлаа. Би бол мэдэхгүй шүү дээ тэрэнд. Албан ёсоор яригдаагүй юм чи бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зоригийн хэрэгчд улс төрийн захиалгатай гэж үзэх үү, захиалахгүй гэж үзэх үү бас л маргаантай байна тий. Ерэн зүгээр одоо би тэр үед болж исэн нийгмийг маш сайн санаж байгаа. Одоо бид нар ингээд зоригийн хэрэг гэл юм яриад байгаа байхгүй. Яг тэр үе улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ гэж. Ардчсан бол бишэл 50 судалтай байсан. Тэгээ ерөнхий сайдад тавих гэж тавьж чаддгүй байсан. Яагаад? Багван ерөнхийлөгч энэ хүнийг чи авахгүй. 7 удаа буцаасан шүү дээ. 7 удаагаар барахгүй 6 хүнийг 5 хүнийг буцаасан. Дааган булдаг бол нэг хүнийг 7 удаа буцааж байгаа. Дааган булдаас гадна хэн дэвссэн гэхээр Батүл дэвссэн. Ган уйг гэж хүн байсан. Тэр дэвссэн. Амар жаргал дэвссэн. За. Бас олон байгаа үстэй. Тийм байна. Тэр бүгдийг буцаасан байхгүй юу? Манай ардсан улсын өвчтөс нэр дэвшүүлж байгаа хүнийг авахгүй. Та нар ийм хүний нэрийг дэвшүүлчихвэл эндээс болж штэ гэж хүртэл бичгэрүүлж ирсэн. Тийм л байсан. Тэр нэрсцийн та санаж байна. Санана. За хин байсан. Эхнийх нь бол Доогаан болд байсан. За. Ганцхан ийм хүнийг нэр дэвшүүлээд аваад ирвэл ерөнхий сайд болгоё гэсэн. За. 98 оны 8 сарын 20-ны өдөр. Энэ хэрэг явдал болохоос өмнө байгаас. Тийм байна. Хэрэг явдал болсны дараа 5 хүний нэрийг ирүүлдэг. За тэр нь хин байсан. Би яг элтээр эдгээр нэг телевизээр маргаад байхаар харсан л да. Би бүх юмыг тэгж тогтоож чадахгүй шүү дээ. Элтээр харахад манай өвчтөөс 5 хүний нэр. Баяр сайхан. Нөгөө нэг барилгын сайд байсан бидний үед манай хэсэгт. Тэгээд Шаабар гэдэг нэг эрүүл мэндийн сайд байсан. Тэгээд талигаач болдог нөгөө нийслэлийн засаг дарга байсан. Ерөнхий сайд болсон. Тэрний нэр Наран цэцэр. Тэгээд Амар санаа нэм самбуугаад ийм 5 хүн. Тэгээд сүүлдээ бүр ямар хямрал руу явсан гэж энийг би арчилсан намыг арчлынхны нэрийг л унгаах гэсэн алхам гэж харж байгаа. 50 хүнтэй байхад болохгүй буцаад байсан. Ямар ч одоо парламентын засаглалтай улсад 50 байтугай тийм ээ. Одоо манайх чинь 76 39 үстэй. 39 хүнтэй л бол тэр нь ерөнхий сайд болоод явдаг байхгүй. Тэгсэн тэр үеийн манай үндсэн хуулийн дээр нэг зөвшөлдсөн гэдэг байсан байл ерөнхийлөгчтэй. Тэгэл зөвшөлдсөн гэдгийг би зөвшөлдсөж байна би энэ хүнийг чи авахгүй гэдэг гэсэн. Эндээс болоод 2000 онд Монгол улсын өөрчлөлт хийгээд Монгол улсын ерөнхийлөгч бол тэр нэр дэвшүүлсэн хүнийг буцаах хэрэггүй болгоцсон байхгүй. Зүгээр сонсоод өнгөрнө. Тий. Ийм л болгоцсон. Тэгэхээр энэ зүгээр яг хав Чингис содон даржаа нарыг хэлмэгдүүлсэн асуудал дээр л асуудал яригадаад байна л гэж ойлгосон шүү дээ. Мэдхгүй би ер нь зүгээр тэр хэм бэлээ Чимгээ содон даржаа. Тий. Тэдний асуудлаар би бас их хурл дээр үг хэлж ирсэн. Ер нь энийг та нар энэ хэрвээ үнэхээр эрүүд нь шүүсэн байдаг нь үний юм болвол энэ бол тэгэхээр хүнийг эрүүд нь шүүжиж хэрэг хүлээлгэнэ гэж байж болохгүй шүү дээ. Би тэр байр суурин дээр одоо ч байгаа. Тэн нэгнийг эрүүд нь шүүжиж хэрэг хүлээлгэж болохгүй. Бусад нэрийн ширийг би мэдэхгүй. Тэр дэрний хэрэг гэдэг бичих цаасаа бол бүгдийг нийл болгоод ингээл энэ Монголын ард түмнээс нуух юм байхгүйгээр л харуулах хэрэгтэй дээ. Би бас их хурл дээр тийм санал хийсэн. Чимгээс одон дарж нарыг эрүүдэн шүүсэн үний юм бол энэ хүмүүсийг гаргах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж ирсэн. Ер нь Монголын нийгэм чи бидний арчсан маягийн юм руу явсан шүү дээ.
Чи сүүлдээ юу гэнэ нэг амар юмнууд яригдаад байгаа үст. Тий. Ийм байж болохгүй. Та саяас хөгжлийн банкны асуудал дээр бас буруутаад нэлээд олон өдөр шүүх хуралд 2 сар шахав. суусан. Тэгээд тухайн үед ер нь өөрийгөө ер нь буруу гэдгээ бол нотлохтой бол итгэлтэй байсан уу? Итгэлтэй байсан. Энд зүгээр намайг нөгөө 4 жил олон юм ярьсан гэж шийдгэсэн шүү дээ. Их хурал дээр олон юм яриад байгаа юм тэр шүүх дээр аваад суулгах гэсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Ус төрийн хэрэг шүү дээ. Надад хийсэн хэрэг байхгүй. Засгийн газрын тогтоолыг шалтгаан ганцаар гаргадаг. Хариуцсан сайд нь бүх юм судлаад оруулж ирдэг. Тэгээд гаргасан сайд нь гар үсгээ зурдаг. Хуулийн хувьд бүх юм зөв байна гэд хэр ирэх газрын дарган зурдаг сайд нь. Тэгээ хамгийн сүүлд ерөнхий сайд зурдаг. Тэнд аль ч үе ерөнхий сайдад тэнд хамаатуулаад байх юм байхгүй. Энэ их буруу жишг. Ер нь зүгээр намайг хэдмэгдүүлээ цааш явсан бол Монголд буруу жишг тогтох байсан юм. Харин шүүхэн нэг юм наата цаанта хандлалаа. Дээр нь бид нар ч одоо тэр юм сайн нотлох баримтуудаа сайн гаргасан л да. Та шүүхийг ер нь бас улс төрсөн байдлаар одоо яваад энэ хилмигдүүлээд байна. Хонгол үүсгчлээ гэж шүүмжилж исэн. Сая бол шүүх бол таныг буруу үгээд гаргачаар таны бодол өөрчлөгдсөн гэсэн үг үү? Үгүй. Шүүхтэр бол маш их асуудал байсан. Харин сүүлийн үед одоо энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад тэгээд ингээд шүүхийн сахилгын хороо гэж гаргаад хэн нэгэн буруу зөрүү эсвэл хэл ахуй авилгал янз бүрийн эсвэл хэн нэгний даалгавраар ажилтдаг шүүгчдийн чинь одоо ямар ч хүн шүүхийн сахилгын хороонд ингээд шүүгчсэн боловлох үе таалга нээгдсэн. Үндсүүлийн өөрчлөлт. Үндсүүлийн өөрчлөлтөөр ийм том өөрчлөлт гарсан. Тэгээ би шүүхийн хуулийн дээр их хурал дээр маш идэвхтэй ажилласан. Би өөрөө тэр бүх хонглуудыг шаардсан учраас. Тэгэхээр харин шүүх бол өнөөдөр одоо олон түмний хяналтанд ороод маш их одоо тийм сайн өөрчлөлтүүд гарч ирж байгаа. Тэгээ ерөнхий сайд оёрд нь яагаад шүүх авилгачсан байна? Одоо арчс намын үед одоо томилогдсон шүүгч нар одоо ингээд зарим этгээдүүдийг уснаас хуурай гаргаад байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Одоо нэг өгүүлбэрийг чи засчээ. Арчс намын үед биш байхгүй юу? Шүүхийг одоо шүүгчийг томилдог хүн нь бол үе үед ерөнхийлөгч л байсан. Ерөнхийлөгч нарын үе за арчс намын үед томилогдсон ерөнхийлөгч нарын үед. Тийм. Би тэрнийг мэдэхгүй. Би бол тэн дээр чи юм байр суурьтай байна. Хин тэгээд байгаа юм би тэрнийг гаргаад өдөө үнэхэр факттай бол шүүхийн сахилга ороо тэмдэгэл асуудал шийдэж байна. Энэ нэр усгүй ингээд шүүх рүү одоо хаяглаж юм ярих бол их муу. Шүүхэд хүмүүс итгэн сулран бид нар бас чи хаяма бодох хэрэгтэй л да. Шүүх засаглал сулран. Ер нь тэгээд одоо шүүх засаглал, хууль тогтоох засаглал, үүсэх засаглал хэн нэгэндээ шүүмжлээд юм ингээс суудаг усуж шихгүй. Бие биенээсээ хараат ус. Хараат ус байх хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ энэ дээр юм зөвлөө байх хэрэгтэй. Би бол жишээ нь ерөнхий сайд байхад тэр бол болдгоо. Хэн ч ерөнхий сайд байсан шүүхрүүд гэх юм байхгүй. Харин цаана хоёр байгууллага, прокурорын байгууллага, мөрдөх байгууллага. Одоо эднэрийг бас хэн нэгнээс хамаардаг болгох хэрэгтэй. Харьцангуй. За ойлгосон? Одоо жишээлх юм бол ингээд хэнийг ч гэсэн ингээд хэлмэгдүүлээ гэвэл нэг юм хэрэг үүсгээл, нэг юм бичээл, мөрдөх байгууллага шийдлээ, прокурорын байгууллага дэмжлээ. Эцсийн найдвар шүүх болж үлдэж байгаа байхгүй бүх юм нотлох, барих, олон нийтэд харуулах. Таныг ерөнхий сайд байх үед одоо прокурорын дэрэгдэх, мөрдөх байгууллага байсан. Тэгээд татан болгоцсон тийм. Тэр байгууллага хэрэгтэй байсан үгүй юу? Хэрэгтэй байсан. Манай засгийн газрууд бид нар тэр хуулийг санаачлаагүй. Тэмүүжин хууль зүйн сайд байсан. Харин ч манай нэг 10-аад гишүүд, их хурлын гишүүд санаачлаад тэр энэ хувцсыг хийлгсэн хууль гэж ярьдэн шүү дээ. Манай тэр гишүүдийг би танаанаас байгаа. Та нар яагаад энэ хууль санаачлаад яагаад прокурорын дэрэгдэх мөрдөн алгуулах гэж байгаа. Авилтын газар аваачна. Тэмүүжин сайд бол бид нар бол чадлаараа л эсэргүүцсэн. Тэгээ манайх сар бариад тэгээ болохгүй гэдэг ийм санал өгсөн. Тэмүүжин сайд байна. Тэгэл их хурл руу ороод коноптол гаргаж ирсэн. Их хурл руу ороод тэр ч одоо танаа нам боломжтой ирэх барьж исэн биз дээ. Тэгээ яг манайх шиг дангаар олох биш л дээ нөгөө шудрагс өвслөө шүү дээ. Хоёр дараа намамтай нийлээл олох болж исэн баг. Тэгтэл ажиллаж шүү дээ тэнд ингээл ажиллаад. Тэгэхээр сая би банк орон дээр бас хийсэн. Яг энэ жишээ гэж хийсэн.
Их хурлын гишүүд ингээд бас нэг янз бүрийн лоббинд ороод ийм хийчих үедээ ялангуяа энэ байгууллагын тогтолцоо эвдэлдэг сүйтгэдэг ийм юмыг одоо засгийн газрын санал их чухал шүү. Хин нэг ингэж буудах биш. Бид нар энэ хаана ямар алдаа гарч болох вэ тэднийг бас хааж явах хэрэгтэй. Сая бас нэг алдаа гарах шахсан гэж ойлгоод байгаа. Юу гэхээр цагаан сарын үеэр одоо хөрөнгө оруулалтын тухай хуулиар тэгсэн. газрыг 100 жилээр гадаадынханд эзэмшүүлэх ашиглуулах одоо ийм боломжийг олох гээд буцлаа л да. Тэгэхээр энэ асуудал дээр засгийн газар дотрооч хоорондоо сайд нарын зөрчилдсөн асуудал их хурл дээр яригдчихэж арай гэж буцсан. Тий. Та энийг юу гэж харж байна? Тийм биш шүү дээ. Би одоо ерөнхий сайд байсан хүн засгийн газар дээр санал зөвлөсөн асуудал дээшээ явдаг байхгүй. Өргөн барихгүй хатал болдог. Тэг яагаад их хурл өргөн баригдаад бүр хилцэгдээд баг сүүлийн шатанда асуудал ярьчих. Мэдгүй. За би түрүү хэллээ шүү дээ. Засаг 34 байна гэхэд их хурл гэдэг нь ерөнхий хэлээд шүү. Их хурлын шийдвэр нь байхгүйгээ гаргаж байгаа биз. За бидний бодох ёстой. За засаг санаачлаг байхад нь их хурлын хэдэн гишүүн санаачилж оруулаад прокурорын дэргэдэх мөрдөг алга болгож байгаа биз. За дахиад 100 жилтэй ч холбоотой би бүр хуулийн архив үз. За 93 онд нэг батлагдсан хуулийг 13 онд бид нар байхдаа өөрчилсөн байлээ. Бид нар байхдаа өөрчлөлтөө бие өргөн байсан хууль байлээ. Тэгээд та чинь бүр дордуулсан юм биш үү? Яасан яаруу юм дээ. Юмыг сонсож нягтлж яж юм аа. Тэгэхэд 100 жил гэдэг үг миний бидний өргөн байсан хууль байхгүй. За. Тэгээ яагаад ийм болчдгийг хин хийждэг үлээ гэд би хуулийн хувийн хэргийг үзсэн. За. Энэ зам шатар дарга ажлын хэсэг гаргаад бас үзүүлсэн байлээ. Тэгсэн чинь засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг их хурл хэлцэхдээ ажлын хэсэг байгуулдаг үстэй. Тийм. Тэгээд ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсэг нэг бүлэг нэмсэн байгаа. За. Тэр хуулинд. Гадаадын хөрөнгө оруулагчд үзүүлэх татврын дэмжлэг гэж нэг бүлэг, татврын бус дэмжлэг гэж нэг бүлэг. Тэгээд тэр татврын бус дэмжлэгтээ тэр 100 гаргаж ирсэн байлээ. Ингээд юмд яхаа учиртай начиртай. Таны санаачилсан хуулийг зүсийн хувилгаад их хурл руу оруулсан байна. Биш ээ. Тэр чинь өргөн барьсан. Өргөн барьсан. Ерөнхий сайд өргөн барьдаг нөгөө салбарын яавн боловсруулаад авчирна шүү дээ. Тэн дээр бол тийм байхгүй юм байлээ. За. Их хурл бол тэрийг нэмсэн байлаа. Ажлын хэсгээс гараад. За ингээ би нөгөө нэг хууль хаана өөрчлөгдөж болох би таныг л одоо энэ донд нэг сэмхэн ажиллаад ингээд эзэмшүүлэх гэдэг юу нэмээд дордуулсан байна гэж ойлгосон шүү дээ. Ардын намхын тэгж тайлбарласан байхгүй юу? Ардын намх биш. Одоо үеийн үед одоо ингээд хатрал байхгүй юу та. За эзэмшүүлэх гэдэг бүр дордуулсан наа. Тэгээд бид нар энийг засч яана л гэсэн шүү. Би Хүрлбаатар шүүхт өгсөн байна. Тэгэхээр тэн дээр эзэмшүүлэх гэдэг нэмсэн үнэн шүү. Тий. Ашиглуулах гэдэг хуучин байсан юм. Байсан тий. Тэгтээ манай өргөн барьсан төсөл дотор байхгүй шүү. Ааха. Тэгэхээр та хурл дээрээ ярьж байгаад нэмчихэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр Хүрлбаатар сая таныг гүтгсэн гэдэг асуудлыг та гомдол гаргаж байгаа юм. Үзэ. Нэг биш удаа гүтгсэн байхгүй. За. Байнга тэгээ худлаа энэ алтан үе гүтэх бол хамгийн наад зах асуудал. Энэ хүн Монгол улсыг Монгол чүүдийг ингэж хуурдаг байхгүй. Та хоёрын хооронд ягаад нэг тийм юм өс сонцонгийн шинжтэй хэрүүлэнгээ сунжраад идэх юм бол? Тэр хооронд өс сонцон байдгүй. Би тэр намаа сангийн сайд байхад төрийн нэрийн шиг нар байсан. За. Би тэр хамтарч хагаад Монгол улсын төсөв тэр үед нэг их найд хүрхгүйсэн гэсэн шүү дээ. 750 тэрбум төгрөгийн төсөвтэй айлаас 73 тэрбум төгрөгийн ашигтай гаргаж ирсэн. За. Тэрнээс хойш энэ хүн их өөрчлөгдсөн байна лээ. Их хурлын гишүүн болоод. Одоо тэрнээс хойш эдийн засгийн бодлого нь бол дандаа дампууруулах нурах бодлого явуулдаг. Одоо наалддгийн бол энэ үний бодлого нь зөв бол би дэмжин шүү дээ. За. Гэтэл би хэллээ шүү дээ. Төсөвч 30 дахин өсчихэд байхад ард түмний хэмжээ 30 дахин дээшсэн юм уу? Тэгэж л үз. Тэгэхээр чи би буруу юм нь буруу гэхгүй. За ингээд бидний ярилцах цаг ингээд дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын тулгамдсан олон асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн танд баярлалаа. Ялангуяа та өөрөө ерөнхий сайд байсан хүн, намын дарга байсан хүн, их хурлын гишүүн байгаа хүн. Тэгэхээр ер нь цаашдаа сөрөг хүчний бодлого дээр одоо танаа нам эв нэгдэлтэй байж эрх баригчдынхаа алдаа оноог шүүмжилж нам шиг нам байх тал дээр та бас өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж ажиллаарай. Ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцахаар улсын их хурлын гишүүн Норвегийн Алтан хуйг оролцлоо. Анхаарлаа туссан үсгч та бүхэнд баярлалаа.